Бид увсчууд уулзалтын бас нэгэн хүндэт зочин тал бичээж Дагвын жаргал сайхан ах хүрэлцээрсэн байна. За, сайхан урсж гинөө. Сайхан урсж гинөө. Сонь сайхан ямар юм байна? За сонь бол яриул их юм байна. Москвад яваад дөнгөж сая өнөөдөр өрөөнл буугалнаар ирж байгаа нэг. Олон улсын яруу найргийн балатооронд Монгол улсаа төлөөлж оролцоод ирлээ. Дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгч 300 гаруй яруу найрагч цуглаж 32 хэлээр шүлгээ уншлаа. Тэнд яг нутгийнхаа аялгаараа шүлгээ уншаад ингээ хүрээд ирлээ. Ер нь увсчуудын өв соёлын талаар, хэл соёлын талаар таас онцолж тодорхой зүйлийг хэлэх баг. Яг үндэст нь ер нь хүчрхэг оршихын үндэс нь бол хэл аялгандаа байгаа байхгүй. Одоо юу вэ тийм манайхны үг одоо яг дөрвөд баяд гэдэг юм уу ойрд үг хэллэгийг орчин үеийн юу халах аялга руу ингээд хөрвүүлэхлээр сүнс нь алгуулж байгаа байхгүй. Зүгээр яг ойлгох хэмжээний байж болно л. Тэгээд дөжгөөний хүн гэдэг чинь зүгээр ганцхан сайн хүн гэж хэлэх юм уу, сайхан аштай хүн гэж хэлэх юм уу тийм нэг ойлгомжгүй л орчуулга болчихж байгаа. Яг сайхан дөжглээд гээд хоорондоо ярих нь илүү ойлгомжтой, илүү хүчтэй байдагт л асуудал байгаа юм л. За жагааха та тэгвэл усын зан олноо 100 жилийн түүхт ойдоо олноороо хүрээлж дөжгэлдэж оролцоороо гэж сайхан уриалаад нэг дурдмурт хэлээч. За би одоо цээжинд байгаагасаа л хэлье да. Тэгээд тийм. Хөшөлдсөн их мананг туулж хөл энэ жилээ гаргая гэвэл хөрхөрсөн их голыг үзэж хүний ухаа сонсъё гэвэл сүмбэрлэх их уусыг өгсөж сүрж авахлан мэдрийг гэвэл сөргөлсөн их шовдтааж болж сүвэн сэтгэлийг нь сүсгэлийг гэвэл сүлжийн дэваачин увсад минь та зочлоороо. За баярлалаа. Нутгийн олонд нь таныг хүлээж байна. За баярлалаа.